Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ өдрийн мэндийг хүргэе. Шинэхэн подкастаараа та бүхэнтэйгээ иргэн уулзж байгаа баяртай байна. Би хөтлөгч Мөнхтия. Надтай хамт өнөөдөр хөтлөхөөр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгмийн мэргэжилтэн баян санаа оролцож байна. Манай подкастын сэдэв инженерчил ба эмэгтэйчүүд ийм сэдвээр ярилцах байна. За өнөөдрийн манай зочин Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн захирал профессор доктор Бацэнгэл оролцож байна. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Эмэгтэй инженерүүд ер нь бол их ховор байдаг. Энэ бол эрэгтэй хүний хийх ёстой ажил гэсэн хөвшмөл ойлголтоос бас нэлээд үүдэлтэй байх. Яагаад эмэгтэйчүүд технологи инженерчлэлийн салбарт хүч төрөн орж ирэх хэрэгтэй вэ? Ер нь ач холбогдол нь бас юу гэдэг юм болоо? Ер нь гэр бүлийг бол эмэгтэй эрэгтэй хоёр хүн бий бүрдүүлдэг те ээж аав бол маш чухал үүрэгтэй байдаг. Тэгэхээр яг үнтэй адилхан альч ажил салбар те үйл ажиллагаанд бол эмэгтэй эрэгтэй хүмүүсийн дуу хоолой тэдний аливаа шийдвэр гаргалтанд эмэгтэй эрэгтэй хүмүүс аль аль нь байж иж бол зөв явах бах гэж хардаг ийм ч судалгаанууд бол зөндөө байдаг те. Тэгээд ер нь инженерчлэлийн салбар гэхээр нөгөө манад хөвшмөлт тогтсон ойлголт байдаг. Ер нь дандаа хөвгүүдл байх ёстой гэж хардаг. Гэтэл одоо энэ хөвшмөл ойлголтоос бол салах цаг болсон. Учир нь бол одоо энд техник технологи маш хурцтай хөгжиж байна. Үйлдвэрийн хувьсгал, дөрөвдүгээр хувьсгал гарчлаа тий. Одоо бүх юм одоо автоматжуулагдаж эхэлж байна. Энэ үед бол заавал булчингийн хүч гэхээсээ илүүтэй одоо оюун санааны тий тархины хүч биднэрт илүү хэрэгтэй байгаа. Тэр үед бол эмэгтэй эрэгтэй хүмүүс яг хүн гэдгээр яг адилхан. Тэгэхээр бол эмэгтэйчүүд бол инженерчлэлийн салбарт бол төлхөө орж ирснээр энэ салбар улам илүү хүчтэй хөгжнө гэж боддог тийм. Ер нь яг ингэж хөгжиж байгаа ч газрууд зөндөө байна тий. Одоо сүүлийн үед бол энэ IT технологи руу бас их хөгтүүд их орж ирж байна тий. Хожим бол дандаа л хөвгүүд байдаг болдоо уул уурхаан салбар гэхээр дандаа л эрэгтэй хүнийг хардаг байсан тий. Одоо бол харьцангуй бас энэ байдал бол өөрчлөгдөж байна. Гэхдээ л хангалтгүй байгаа. Эмэгтэйчүүд бас төгсчихлээ л да. Тэнгүүтээ ажил олгогч нь болохоор бас авах сонирхол багтай байдаг ч юм уу тий. Ялангуяа уул уурхаан салбарт. Танах бол бас харьцангуй өндөр үзүүлэлттэй байна тийм үү? Энэ нөгөө хөвшмөл ойлголтоос одоо ажил олгогч нар маань бас салах хэрэгтэй байна л да. Эмэгтэй хүн гэхээр нөгөө нэг одоо ингээ хүүхд гаргаа явчихын ч гэдэг юм уу тийм юмнаас болоод байдаг. Гэтэл чинь тэр эргүүлээд эн чинь одоо нийгэмдээ аюул том оруулж байгаа том хувь нэмэр ахгүй эмэгтэй хүний хувьд те. Тэгэхээр эн чинь бол шийтгэх биш харин ч бүр одоо урамшуулах хэвээр зүйл шүү дээ. Тэгэхээр заавал тэгж харах биш. Энэ нөгөө байгууллага маань өөрөө эмэгтэй эрэгтэй хүмүүс байж аюул зөв явна гэдэг энэ тогтсон энэ ойлголтыг бий болгоод ингээд эмэгтэй хүн одоо чөлөө аваад явлаа гэхэд бол эн чинь дараагийн хүнээс сургаад авах тэр одоо тогтолцоогоо л тухайн байгууллага аюул сайн бий болгох хэрэгтэй байх л та. Тэгээд ер нь бол охтуудыг тэгдэг тал байдаг. Гэтэ манай төгсөгчдийн хувьд ерөнхийдөө гайгүй. Охтууд маань бол бүгд л одоо ажилд аюул сайн амжилттай явж байна тий. Тэгээд эмэгтэй оюутнуудын хувьд ер нь танд одоо Монгол одоо ингээд энэ сургуулийг ингээд авч явж байхад ер нь эмэгтэй эрэгтэй гэж ялгаж исэн эсвэл ялгуурн гадуурхах тийм зүйлүүд ажиглагдаж исэн одоо ажил олгогчийн хувьд. За ер нь нөгөө сая чин дээд боловсролын өөрчлөлт гэдэг HERP гэдэг том төсөл боловсрол шинжилгээ ухааны яамнаас хийгдээд дууссан 2019 онд тий 5 жил үргэлжилсэн төслийнүүдээ. Тэгээ энэ төслийн хүрээнд аюух тийм нөө гендерийн судалгаанууд хийгдсэн юм билээ. Тэгээд EBC-ийн төвшөнд одоо ихтэй сургуулийн төвшөнд гээл тий яг эсэгчд орж ирж байгаа оюутнуудаас агаад төгсөгч хүртэл ихтэй ингээд судалсан. Тэгээ тэрэн дээр бол бас яг ийм одоо нөгөө оюутнуудыг эмэгтэй эрэгтэйгээр нь гадуурхах ч юм уу тий гадуурхах гэхээс илүүтэй нөгөө хөвшмөл ойлголтоор хандах тийм багш нарын хандлага төгсөгчдүүд одоо ирж байгаа тэр эмэгтэй гэдгээр ирж байгаа дарамт ч юм уу тэр юмнууд бас үзүүлэлтүүд бол байгаа байхгүй өндөр тий. Тэгэхээр энэндээс үндэслээд бас нэлээд одоо бодлогын чанартай өөрчлөлтүүд бол хийгдэх шаардлагатай юм билээ харж хахад. Түүнээс гадна ер нь бол эмэгтэй манай сургуулийн хувьд бол одоо бид нар яг бодлогоороо ер нь энэ яг олон талт байдлыг хангаж ажиллана гэдэг юм зорилготой. Тэгээд анхал үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд бид нэг бодлогын баримт бичгүүдтэй яг энэ гендрийн одоо итгэвч байдлыг хангах тий. За зөвхөн гендрийн гэхгүй нь олон талт liaison officer гэдэг тий олон талт байдлыг хариуцсан юм орон тооны бус одоо зөв юутай мэрэгчлэлтэнтэй одоо манай ажилтангаас нэгэнтэй
энэ байдлыг аль ч түвшинд одоо хангаж ажиллах тал дээр одоо анхаарал тавьдаг. Өөрөлдвөл ямар нэгэн шийдвэр гаргах процессыг жишээлбэл одоо ажлын хэсэг бүрдэхдээ дандаа эмэгтэйчүүд бүрдчих юм бол үүнд ч эмэгтэй хүмүүс дийлэх байна те заавал эрэгтэй хүн орох ёстой ч гэдэг юм те. Бид нар бол энэ зөвлөлүүдийг бий болгохдоо бас яг тийм бодлогоор барьдаг. Одоо эмэгтэй эрэгтэй оюутны зөвлөлч гэсэн доктор төвгүүдэд одоо аль болох те чигд оролцуулсан ийм байдалтай юу адаг сонгодог. Одоо манай чинь хэд хэдэн зөвлөлүүд байна. Ялангуяа нөгөө академик сенат гэдэг эдмийн зөвлөл гэж одоо хамгийн сурвалж судалгааны чиглэлээр шийдвэр гаргадаг хамгийн одоо том байгууллага гэсэн үг те. Энэ маань гэхэд бол энэ дотор тэр гендрийн асуудал хариуцсан мэрэгчлэлтэн маань орж байгаа жишээтэй. Тэ тэгэхээр тэр байдлаар бол бас байгууллагууд энэ гендрийн бол олон талт байдлаас хангаж ажиллах нь зөв байх л гэж бодож байна. Үнэхээр сонирхолтой бас одоо ингээд яаж гендрийн эрхтгийгч байдлыг хангах нь ер нь бол бүр хуулиас ахуулаад тэр нь ингээд яг сургуулийн бодлогод нөлөөлөө те ингээд ерөнхийдөө шууд доошогоо ингээд юу гэдэг нь гендрийн эрхтгийгч байдлыг хэрэгжүүлэхэд та бас ингээд анхаарал тавьдаг. Энэ ер нь бас дараагийн сэдвээр айгуугаар бас одоо холбож өгч дээ те. Та гендрийн мэдрэмжтэй байгууллага сургуулийн орчныг бүрдүүлснээр шагнал авсан тийм. Тэгээ энэ бол маш их сонирхолтой байгаа. Тэгээд та одоо ер нь туршлагаасаа бас хуваалцаач тий. Одоо яг захирал хүний хувьд бол та хаанаас эхлүүл дээр вэ гэж бодож байна. Одоо бусад сургуулиуд энийг бас ингээд анхаарал ажиллахад юу нь хамгийн одоо анхаарах асуудал вэ? Хамгийн хэцүү асуудал вэ? Ер нь бол таны хувьд яг гендрийн мэдрэмжтэй сургууль ийм орчин бий болгоход хаанаас эхлэх вэ гэсэн тийм туршлагаас хаваалцаач. За энэ жил харин яста сонирхолтой зүйл болсон. Эрдэс баялаг эмэгтэйчүүд төрийн бас байгууллага тэгээд уул уурхай хөндөлтөрийн яамнаас одоо яриад ингээд манай сургууль гендрийн мэдрэмжтэй хамт олноор таны сургууль шалгарч байна гэд. Тэгээд энэ байгууллага болоод уул уурхай хөндөлтөрийн яамнаас ингээд жил бүр хийсэн судалгаа хийдэг. Одоо ер нь байгууллагыг нь уул уурхай салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа сургалтын болоод бусад байгууллагуудын энэ гендрийн эрхтгшийн хангалтын чиглэлээр бол юм судалгаа хийгддэг. Тэгээ энэ дээр бол манай сургуульд бас судалгаа хийгдэжсэн. Тэгээд энэ судалгааны үр дүнд бол ерөнхийдөө манай сургууль бол бас яг энэ бодлогын түвшиндөө энэ зүйлүүдийг одоо барьж явдаг те. Тэгээд эмэгтэй оюутнуудын бас одоо сургуульд сурж байгаа тоо төгсөж байгаа тоо амжилттай байгаа үзүүлэлт энэ бүхнээрээ бол манай сургууль ингээд шалгарч ирсэн. Тэгээд энэ шагналыг авч ирсэн маш сайхан одоо бас амжилт бидний хувьд бол тийм. Тэгээд гендер гэдэг хэрэг нэг тэр үг нэг юм одоо монголчуудын хувьд нэг эмэгтэй хүнэл гэж ойлгодод байдаг үгүй байхгүй. Энд чинь бол аль хүсийн тэгш байдлыг. Өнөөдөр бид нар юм уулуурхаа ер нь бол инженерийн салбарт гэдэг ярихад бол эмэгтэйчүүд бага байдаг. Гэвтэл бусад салбарт боловсролын салбар одоо юуны амгаахын салбар гэдэнгүүт эмэгтэйчүүд нэг болчихдог. Бүр хэд дахин их одоо манай сургуулийн хувьд бол 30-70-аар орж ирээд би түрүүн бас нэг энэ дэр одоо үзүүлэлтэд харуулж ирсэн. Тэгээд 50 баг 50 болчихж байгаа байхгүй сүүл рүүгээ тий. Тэгэл ингээл тэр чинь бас юу харуулад байна гэхээр охтууд маань ингээ мэрэлттэй сураад байдаг. Хөвгүүд маань одоо харьцангуй хөвгүүдэд бол илүү одоо өөр төрлийн одоо дэмжлэх хэрэгтэй байгаа ч юм уу тий. Ингээд тэгээд нөгөө яагаад боловсролын салбарт эрхтэн хүн орж ирэхгүй байгаа даа. Яагаад амгаахын салбарт эрхтэн хүн байгаа даа тий. Тэгсэн мөртлөө одоо боловсролын салбараас харахаар зэрэг бакалаврын төвшөндөө, магистрийн төвшөндөө, докторийн төвшөндөө дандаа эмэгтэй хүмүүсүүдийнх нь хувь нэх байдаг. Тэгсэн мөртлөө одоо академик талаар айгүй өндөр явж байгаа гэсэн үг шүү дээ үзүүлэлтээ. Тэгсэн мөртлөө удирдах төвшөнд очихоор эмэгтэй хүн бага болчихдог ч юм уу тий. Тэгэхээр ийм үзүүлэлтүүд бол айгүй хангалтгүй байгаа даа. Тэгэхээр юунаас эхлэх үү гэдэг дээр бол би ер нь байгууллагатаа яг л энэ бодлогынхоо бичиг баримт хийж байгаа үйлдэлүүд дээрээ ч гэсэн аль алийнхаа оролцоог л хангаа явуучих хэрэгтэй. Жишээлбэл нэг баг бий бүрдүүлэхдээ аль дандаа эрэгтэйчүүдээс биш дандаа эмэгтэйчүүдээс биш те аль алийг нь оролцуулсан баг л бүрдүүлчих. Тэрнээс л бүх юм эхэлнэ гэж би боддог. Тэгээ бид нар ч гэсэн яг л одоо тэгж л яаж байгаа л да. Тэгээ ажил одоо авах ярилцлагын багыг бүрдүүлэхдээ ч гэсэн те эрэгтэй эмэгтэйгээ оролцуулах. Тэ. Жон хүмүүний харах юм чинь хүүсийн бас нэг өөр онцлогуд байна шүү дээ. Тэрүүгээрээ бас шийдвэр гаргалт нь аягүй зөв нөлөө үзүүлдэг. Тэгээ яг сургуулийн одоо яг ингээд хамт олонны бүрэлдэхүүнд гендрийн эрхтгийгч байдал
ер нь хангагдаж явахад бас ажлын бүтээмж бас Тийм. өөр гэдэг Тийм. Тэр чинь хүүс хүүсийн онцлогуд байдаг те. Тэгээд тэрийг хангаад явахаар зэрэг эн чинь бас ажлын уур амьсгал ч гэсэн өөрөлдөн дандаа эрэгтэй хүмүүстэй баг ямар ах уу, дандаа өхнөттэй баг ямар байдаг лээ те. Нөгөө ажил их хувийн чанартай биш одоо яг нөгөө ажлын уур амьсгалд илүү их сайхан нөлөөлдөг юм шиг байна. Тэгээд тэрийг бас судалгаагаар одоо энэ Скандинавын орнуудын Нордикийн загварууд ч ерөөс яг тийм байна шүү дээ. Бүх юм яг энийг барай явчихдаг. Тэгэхээр л энэ чинь бас судалгаатай зүйл болж таарад байгаа байхгүй тийм. Яа та хэлжсэн ер нь бол сургууль үүсгэн байгуулагтахтаа л ер нь бол гендрийн асуудлыг бол бодлогын бичвэр дотоод журамдаа суулгаж өгсөн байдаг гэдэг. Тэгээд одоо ч танах 8 жил үйл ажиллагаа явуулчлаа тий. Тэгэхээр яг үр дүн танарт яг яаж харагдаж байна? Яг энэ гендрийг асуудлыг ингэж онцгойлон тусгаж оруулж ирснээрээ. Ер нь бол яг энэ хүмүүсүүдийн дунд бол энэ хоёр хүүсийн ялгаатай гэдэг юм үзэл бол байхгүй. Нөгөө гендрийн шившмэл ойлголтоос бол аль болох те эрүүл талтай гэх юм уу да тий. Ер нь бол одоо эрэгтэй хүн учраас энэ чадахгүй ч гэдэм эрэгтэй хүн учраас тэгж юм ч гэдэм үү тэр ойлголтууд бол бага. Тэрийг бол айгу хүлээж авахгүй байдалтай тий. Тэгээд энэ нөгөө олон соёлын дунд маш international олон улсын юунууд байна, багш ажилтнууд байдаг тий. Германаас очин хүмүүс ирдэг. Тэгээд тэр утгаараа ер нь бол нөгөө бие биенийг харьцангуй хөндлөх тал дээр тий. Ер нь бол хүлээн зөвшөөрөх тал дээр бол илүү юм уу гэж би хардаг. Тийм ямар ч тийм одоо нэг үл хүн одоо эвгүй уур амьсгалууд үүсэх юм багтай тий. Ари болох тэрийг л баг ойлгох хэрэгтэй шүү дээ байгууллага бол тий. Нэг ойлгохгүй байдлал их үүсэх тусам л ер нь байгуулгын үйл ажиллагаа муу явдаг. Тэгээ ил тод байдлын юмнууд л их чухал байдаг. Тэрэнд бол бас даваа талтай болоо гэж би хардаг. Тэгээд охтууд айгүй эмэгтэй оюутнууд байдаг маань бас бид нар нөгөө жил болгон оюутнуудынхаа дундаас нөгөө гендрийн нэгтгэж байдлыг миний нүдээр гэдэг юм уу фото зургийн уралдаан зохион байгуулалтын. Тэгээд тэгэхээр нөгөө хүмүүс яг тэрийг нөгөө өөрийнхөө өнцгөөс хараад ингээд зураг аваад те. Тэгээд тэрийг арай бас шалгаруулдаг баг. Тэгэхээр тэр зүйлүүд ингээд нөгөө байгууллагт байгаад тахаар бие биенийг хөвгүүд ч гэсэн харж байгаа шүү дээ тэрийг тий. Тэгэхээр зэрэг хөвгүүдийн ч тэр охтуудын ч тэр альт би бол нэг л хүүсний юм аа. Түүнээс биш нэг хоёлаа хүн юм аа гэдэг энэ л юм бол илүү оруулдаг. Тэр нь одоо давуу тал юм байна гэж би хардаг. Тэр бол мэдрэгддэг тий. Өөр газраас хүмүүс ороод ажиллахад ч гэсэн бас танаад их тийм өөр байна гэдэг юм бас юунууд өгдөг хэлж яадаг тий. Фото зургийн уралдаан ч гэдэм ер нь бол бас гендрийн талаар бол ойлголтыг бол сургуулийн оюутнуудад бол сургалтаар дамжуулж өгдөг юм уу? Эсвэл чөлөө цагаар юм уу? Ер нь юу яадаг одоо ингээд нөгөө санал асуулгууд те юм судалгаа гендрийн тийм судалгаанууд бас хийгдэн. Дээрээс нь сургалт явуулна те гендрийн тэгш байдалтай байдлын холбоотой. Тэгээд оюутнуудын дунд одоо иймэрхүү тэмцээн явуулахаар хүүхдүүд чинь өөрөө ингээд сонирхож судлаад эхэлж байгаа байхгүй те энэ ч яг юу илээ гэдэг. Тэгээ манад нөгөө инженерийн магистрт болохоор инженерийн этик гэдэг хичээл бакалаврт болохоор нийгэмд инженерүүд гэсэн одоо engineering society гэдэг ийм хоёр хичээл ордог юм. Тэгээд энэ хичээл жишээлбэл яг одоо этик талаас мэргэжлийн ёс зүй, дээрээс нь одоо яг энэ мораль те ёс суртахуун нэгээ хүндлэх эмэгтэй эрэгтэй гендрийн одоо тэгшэрхийн талаар бол энд бас тодорхой агуулгууд орж өгдөг. Тэгэхээр оюутнууд бол зөв хичээлээр болон одоо бусад одоо чөлөө цагаараа бас энэ ойлголтуудыг илүү хүргэхийг эрмэлздэг. Тэгээ улам л одоо бас сайжруулах ёстой гэж би хардаг. Хөвшмөл ойлголтыг л ер нь яаж хийж байгаа л өөрчлөх ёстой юм шиг санагдаад тий. Ерөөсөө хамгийн гол юм тэр хөвшмөл ойлголт юм л. Ерөөсөө тогтцсон. Тэгээд багш нар ч гэсэн хандахдаа за чи одоо эмэгтэй юм байж ч гэдэг юм уу. Эсвэл бол таны эрэгтэй юм байж чи юундаа маяглаад идэгин ч гэдэг юм уу. Тэ нэг иймэрхүү өгнүүдийг хэлэхээс аль болох багс юу авах татгалзах хэрэгтэй. Тэгээ нөгөө жишээ авахдаа жишээлбэл одоо лекцэн дээр ч гэсэн тийм яг уу шинжлэх ухааны салбарт эмэгтэй хүмүүсүүдийн гаргасан амжилтууд бол бас яг эрэгтэйчүүдтэй харьцуулахад тэр чинь одоо тухайн үед ямар байлаа тий одоо л өөр болж чинь тухайн үед бол эмэгтэй хүмүүс сургуульд сурах хэрэггүй байлаа шүү дээ. Тэр үед бол эмэгтэй эрэгтэйчүүд л байсан юм чи эрэгтэйчүүд л тэр шинжлэх ухааны нээлтүүдийг хийсэн байгаа шүү дээ. Тэгэхээр дандаа эрэгтэй хүний зургийг харуулаад бахаасаа илүүтэйгээр жишээлбэл эмэгтэй амжилтаа явсан хүмүүсүүдийг
тэр дунд нь харуулж явах хэрэгтэй заавал тий. Одоо миний жишээлбэл заадаг нэг хичээл дээр ихэд чинь дандаа л одоо термодинамик хичээл бол энэ нь л эртнэдтэй эрэгтэй хүмүүс байдаг тий. Гэхдээ тэн дотор эмэгтэй хүн байж л байгаа. Тэр эмэгтэй хүний бүр онцолж ирж байгаа л тий тавих хэрэгтэй байхгүй үг нь бол тий. Яг иймэрхүү байдлаар багш нараас юм хандах хэрэгтэй юм шиг үлээ тий. ABC сургагчийн дээр ч гэсэн эмэгтэй эрэгтэй хүүхдүүдийг хамтд нь байлгах тий хамтд нь одоо зургийг тавих хүртэл тэр мөрчин л яг ингээ нөгөө хөвшмөл ойлголтоо салгах гол арга зүйл юм шиг байна л да тий. Тэгээд би одоо таны яриаг ингээ сонсголоор бас ер нь одоо энэ сургууль болохоор олон улсын түвшинд явагддаг тийм. Тэгээд багш нарын ч гэсэн ерөнхийдөө бас сонгон шалгаруулалтанда мэдээж бас гендрийн мэдрэмжтэй байна уу үгүй юу гэсэн тиймэрхүү одоо шалгуур үзүүлэлт эсвэл тиймэрхүү одоо тест гэх юм уу тийм. Сонгон шалгаруулалт тиймэрхүү юмнуудыг одоо даван туулах хэрэгтэй байдгүй. Одоо олон улсын түвшинд болохоор та гендрийн талаар юу гэж бодож байна гэдэг ч юм уу тийм. Наад захын тиймэрхүү асуултууд байдаг. Танаа сургууль дээр ямар байдаг вэ? Тийм нөгөө сонгон шалгаруулах комисс бол бас нөгөө комиссийг бүрдүүлдэг тий. Тэр чинь бас нөгөө өөрийн бас бодлоготой манах тий. Профессор багшийн төвшөнд явах уу, багш нарыг яаж авах уу тий. За ажилтнуудаа яаж авах уу гэдэг тий. Энэ захиргааны ажилтнуудаа. Тэгээ тэр нөгөө баг бүрдэхэд тэн дотор доо нөгөө манай liaison officer гэдэг байдаг одоо гендрийн олон талт байдлыг хариуцсан тэр хүн маань заавал ордог. Тэгэхээр нөгөө тэр хүн маань бас тэр талаас нь хардаг чил асуулт тавихад тийм гендрийн мэдрэмжгүй асуултыг бас тавиулахгүй байх талд нь тий байх ёстой гэдэг юм уу тий. Ийм байдлаар бас хааж үзсэн яадаг гэдэг анхаардаг. Одоо жишээлбэл олон улсын ингээд төвшөнд ингээд энэ сургууль явж байгаа шүү дээ. Та тэгээд яг захирлын хувьд бол ийм одоо яг энэ хэсгийн жишээлбэл өөр сургуулиуд бас ингээд аваад хэрэгжүүлээсэй гэсэн тийм юм байдаг уу? Тийм манайх нөгөө нэг удирдлагын баг гэхэд бид нар чинь одоо за би захирал эмэгтэй байна тийм манайд захирлууд эрэгтэй байх жишээ нь тийм тэгэл аль болох нөгөө нэг тухайн факультет ч тэр тийм одоо алба нэгжүүд гэхэд бол аль болох одоо нөгөө тэр гендрийн тэгш байдлыг хангах 50-50 биш ингээд 70-30-тай тийм болох тэр тэгэл рүү илүү одоо бас бид нар аль болох хичээж ажилдаг. Гэхдээ мэдээж нөгөө тэр болгон бас чадахгүй шүү дээ. Зарим алба болвол тэр чигээр эмэгтэй байхаас өөр аргагүй ч гэдэм дан эрэгтэйчүүд байхаас аргагүй ч гэдэм үү тийм байдаг. Гэхдээ манай дөр бол алтанд аль болох нэг тий хүсийгээ бол байлгахыг хичээдэг. Тэгээ энэ нь бол бас нэг давуу тал юм болов тэрийг бас нөгөө сургуулиуд ч гэсэн бас авч хэрэгжүүлж байгаасаа гэж хүсдэг. Ялангуяа удирдлагын түвшинд бол аль болох эмэгтэй хүмүүсүүдээ одоо ер нь бол статистикээр айгу бага байгаа шүү дээ. Удирдлагын түвшин рүү ороод ирэхээр л ер нь эмэгтэй хүний оролцоо бага болчихдог. Дандаа ирчүүд голтой болчихдог. Тэгэхээр тэрний дээрээ л жоохон анхаармаар байгаа. Ер нь сургуулиудад бол би бас харцсан гайв гэж бодож байгаа. Одоо жишээлбэл энэ юуны саяны дээр гендрийн одоо олон судалгаа та нар ч гэсэн харсан баг те. Энд дэр нөө иргэдийн төлөөлөл аймагуудын засаг дарга дандаа ирчүүд 100%. Одоо энэ бол одоо бас болохгүй засаг дарга гэж сонсоогүй юм байна. Айлч жилийн ингээл статистикэнд дандаа 100% иргэдээ гарч ирдэг. Тэгэхээр эн чинь яагаад ерөөсө тэнд бол ямар өвчмөл ойлголттой нөх гэхээр засаг дарга эрэгтэй хүн болно л гэдэг ойлголт байгаа гэсэн үг. Эсвэл байх хэрэгтэй байгаа. Тэгэхээр яагаад эмэгтэй хүн байж болохгүй. Эмэгтэй хүн байвал магадгүй тэнд тэр жорлон гөрчлээ л даа. Тийм. Дандаа тий одоо нөхөн жолонгоос өндөр салах цаг болчиход байна шүү дээ. Тэгэхээр яагаад эмэгтэй хүн жишээлбэл тэрийг хийж болохгүй гэж гэл. Ингээл нөгөө хөвшмөл ойлголтын л асуудал л да намайг л эрэгтэй хөнлөө дуртахгүй бол болохгүй гэдэг нөгөө тэгж эмэгтэйчүүд нь ч хардаг, эрчүүд нь ч хардаг тий. Тэгэхээр л нэр эмэгтэй хүмүүс дандаа ороод байна л да. Сонгуульд ч гэсэн бид нар нэг гоё квот тавьдаг 25% гэж намууд тавьсан байдаг. Энийг өшөө нэмэгдүүлэх хэрэгтэй би бол гэж боддог. 30-40 болгоолтой яадгийг. Тэ тэгжээж нөгөө эмэгтэй хүмүүс ч орох боломж нь бий болох байхгүй. Магадгүй эмэгтэйчүүд удирдах төвшөнд очичоор бас бидний одоо амьдралд ч бас их нөлөөлж магадгүй шүү дээ. Бодлогын төвшөнд хурж ажиллаад тий. Тийм ер нь бол тэгээ нөгөө шийдвэр гаргах төвшөнд чинь заавал ганцхан гаргаад байхгүй тэр чинь юм баг хийж байгаа тийм үү? Удирдлагын баг гэж байгаа. Тэр удирдлагын багд эмэгтэй эрэгтэй хосолж байж ижил шийдвэр зүг гарахгүй байхгүй. Түүнээс би одоо нэг заавал одоо дарга нэмэгтэй байгаад байгаа даа биш тий. Одоо жишээлбэл тухайн одоо захиргааны зөвлөл гэж байлаа гэхэд тэнд бол эмэгтэй эрэгтэйгийн баланс хангагдсан л байхад бол энэ шийдвэр гаргах зүйл гарна.
боддог байхгүй. Олон талын бас ингээд харах үнцэг маш Тийм, чухал бах тийм. Яг одоо за манад бол яг арьс өмхний ялгаа гэж одоохондоо нэг тийм гарааг басаад л байгаа. Гэхдээ ядаж яг энэ гендрийн асуудал дээр ингээд ялгууран гадархгүй хүн болгоны оролцоог ингээд хангасан байвал бас зүгээр. Тэгээд гендер дотроо бас нас гэж явна шүү дээ тийм. Насаар бас айгүйх одоо гадуурхдаг юм одоо надад ачиглагдчихээн. Хэд хөгшин болцсгүй хэд их залуу гэдэг тиймэрхүү юмнууд байгаа. Танад одоо энэ бид нар чинь бас одоо энэ ковидын үеэр гендерийн эргэтгэж байдлыг хангацсан байна гэж бодсон чинь дэлхийд даяар одоо ингээл гэр бүлийн хүчирхийл те эсвэл ингээд эмэгтэйчүүдийн одоо дараа одоо яг хүчирхийл гэсэн асуудлууд аюух ингээд буцаад гарч ирж байгаа. Энэ тал дээр одоо жишээлбэл та ямар байр суурьтай байна? Эсвэл юу гэж бодож байна? Тийм. Яг энэтэй холбоотой нэг яг таарчлаа сонирхолтой асуулт байна. Манай сургууль сая нөгөө бидний хамтрагч бас сургууль герман сургуулиудаас гадна бас бид нар нөгөө уул уурхаан University of British Columbia гэдэг Канадын сургуультай хамтын ажиллагаат байдаг. Тэгээд тэр сургуультай хамтраад бид нар нэг жижиг төсөл хэрэгжүүлсэн. Дэлхийн банкнаас уул уурхаан юу салбарын хөтөлбөр гэдэг нэг тэр хөтөлбөрөөс нь санхүүжсэн жижигхэн төслөлтөө судалгааны. Тэгээ тэр нөгөө бичил уурхаад яг энэ ковидын үед ямар одоо асуудал байна, ялангуяа эмэгтэйчүүд дээр гэдэг чиглэлээр судалгаа явуулсан. Тэгээд бид нар энэ Төв аймгийн Замар сумын төрийн бас байгууллагатай хамтраад одоо бичил уурхаад ч бас өөрсдийн төрийн бас байгууллагатай байдаг. Тэгээ гурвалсан гэрээ бас сайн юмнууд бас байна. Тэгээ яг энэ дээр ингээд судалгаа хийгээд үзэхэд яг энэ ковидын нөхцөл байдлын үед бол үндэ бас их сэтгэл өвтгсөн юм судалгааны үр дүн гарч илээ. Тэгээд яг түрүүний хэлсэнчлэн тэр ковидын үед ч нөгөө ингээл хатуу хөл хороо тогтоохоор хүмүүс гэртээ байдаг. Тэгээ энээсээ болоод бас ингээл стресс юунуудаас болоод гэр бүлийн хүчирхийллийн үзүүлэлт бол хамаагүй өндөр болсон жишээ байгаа байхгүй. Тэгэхээр яг хажууд ч гэсэн л ингээл энэ бүхэн гарч ийн л да. Тэгэхээр энэ нөгөө гэрийн хаалганы цаанд чинь дандаа л нөгөө хинч мэдэхгүй нууц зүйл явагдчихэдэг тийм. Энэ хүчирхийлэл бол хаалганы цаана байдаг. Тэгэхээр бид нар бол хаалга руу өнгөх хэл ёстой ахaltaа яг нэг хөршүүд биенийгээ сайн харж ах хэрэгтэй байна тий. Нөгөө нэг нэгэндээ хариуцлагатай нөгөө нийгмийн иргэний нийгэм гэдэг юм л бий болох шаардлага. Энэ миний асуудал биш гэдэг биш тий. Хүчирхийллийн хажуугаар хинч дуу өнгөрч болохгүй гэдэг энэ л зарчмыг барих хэрэгтэй. Тэгээд энийг бол хүүхэд байхаас нь л суулгадаг. Тэгэхээр манайх хамгийн төлөв анхаарах зүйл бол миний бодлоор боловсрал тэр дундаа ерөнхий боловсролын суурь боловсрал бид нар маш их анхаарахтай. Энэ бол мөнгө олдог салбар биш байхгүй юу? Боловсрал хүмүүс харамсалтай нөгөө шийдвэр гаргагч нар маань дандаа нөгөө боловсролыг хурдан хугацаанд мөнгө эргэлдээд мөнгөтэй болчих эдийн засгийн тийм өнцгөөс хараад байдаг. Гэтэл боловсрал бол нэг хүүхэд цэцэрлэгээс ахуулаад төгсдлөө явна хэрэг 20 жилийн дараа гарч байгаа үр дүн тийм ээ. Тэгээд тэрний үр дүн айгүй том импакттай байдаг. Буцаад нийгэмд айгүй мундаг импакт өгдөг байхгүй тийм нөлөө. Тэгэхээр тэр нөгөө UBC-ийн боловсралд айгүй үнэхээр анхаарахгүй бол болохгүй. Тэгжээж бид нар эрүүл нийгэмтэй болно. Энэ EBC-г ингээ хайчгал юм бол тий одоо суурь болсон. Би 9-р ангид дуусгахыг л яриад байна тий. Нэгээс 9-р анги хүртэлх. Тэгээд сөөгдөөгөө тий сургуулийн өмнөх боловсралтай. Энэ хугацаанд хүн болж иргэн болж төлөвшөж байгаа юм шүү. Тэгэхээр энэ хугацаанд нь л хүүхдүүдийг бид нар хүн болгох хэрэгтэй байна. Энэ дээр л тэр бүхэл бодлогод одоо гендер байна уу, юу байна уу те энэ юм чинь нэгийг хүндлэх, нэг хүмүүнлэг иргэний арчилсан гэдэг энэ үзэл санаа чинь энд л орж ирж байгаа хэрэгтэй л доо. Тэгжээж л юм эрүүлших байхтай харамсалтай нь бид нар боловсролыг нөгөө тоохгүй байна. Тэгээ энийг боловсролыг тоох болгоход бол шийдвэр гаргах төвшөнд эмэгтэй хүн орж ирж ийж энэ хүүхдийн боловсролыг хэн илүү анхаарч хардгуу гэхээр ээж нар л гэдэг байхгүй. Альт та нар гэртээ харалтаа ээж нар юу болж ийн яаж ийн гэл юу илүүтэй оролцдог штэ. Тэгэхээр эмэгтэй хүн боловсролын салбарыг одоо яг шийдвэр гаргах төвшөндөө орж иж байна. Яг багш нар бол эмэгтэйчүүд зөндөө байна. Гэтэ эн чинь болохгүй штэ. Яг тодорхой бодлогын өөрчлөлтүүд гарч иж, бодлогын юм шийдвэрүүд гарч иж юм явна те. Тэрэн дээр нь эмэгтэй хүмүүс оролцоог байгаа. Эмэгтэйчүүд одоо Монгол эмэгтэйчүүд яг инженерчлэлийн чиглэлээр яг манлайлж байгаа удирдах төвшөнд ажиллаж байгаа гэсэн тийм судалгаанууд бол хэр байд юм бол та бүхэн яг эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгоход яг ямар ажлуудыг хийдэг вэ?
Ер нь тиймэрхүү судалгаанууд бол байгаа. Тэгээ ер нь эмэгтэй хүмүүсийн оролцоо инженерийн салбарт бол харьцангуй бага штэ. Уул уурхайн салбарт бол бага гэж гардаг new статистик үзүүлэлтээр. Гэхдээ энэ тенденц бол ер нь бол бас үргэлж байгаа шин ч бас ихсэж байна. Одоо сүүлийн үед нөгөө техник технологийн хөгжлөөс шалтгаалаад тэгээд манлайлж байгаа эмэгтэйчүүд байна. Одоо жишээлбэл би өөрөө бас нэг төрийн бас байгууллагын удирдах зөвлөлд байдаг. Монголын эмэгтэй эрдэмтэн, инженер, математикчдын холбоо гэдэг WSTM гэдэг. Тэгээд энэ холбоонд бол жишээлбэл бас л яг манлайлагч эмэгтэй нар байдаг, эмэгтэйчүүд байдаг. Тэгээд манай болохоор нөгөө дээвэр холбоо гэдэг дэлхийн байгууллага гэдэг Invest гэдэг International одоо Women эмэгтэй инженер технологийн эмэгтэйчүүдийн олон улсын байгууллага гэдэг дэлхийн байгууллага. Тэр байгууллагын одоо салбар байгууллага гэж боддог байхгүй юу. Тэгээд тэр байгууллагатай би энэ жилийн 11 сараас хойш бас удирдах зөвлөлд нь орсон. Тэгээд дэлхийн байгууллагад бол үнэхээр манлайлагч мундаг инженер эмэгтэйчүүд байдаг. Тэгээд тэр бодлогыг бас аль болох Монголдо WSTM-ээр дамжуулаад, сургуулаараа дамжуулаад бас хэрэгжүүлэх юмсан гэж хичээдэг. Тэгээд энэ жил бас бид нэг том судалгаа авч байгаа. Тэгээд тэр судалгаанд бас ер нь бол салбарынхаа хүмүүсүүдийг оролцуулаад ганцхан эмэгтэй ажилтнаа, эрэгтэй эмэгтэй инженерийн салбарын дээр яг STEM гэдэг салбар дээр бид нар судалгаа авахад бас ажиллаж байгаа юм. Маш сонирхолтой сэдв байна. Яг одоо эмэгтэйчүүдийг STEM рүү бас яг энэ STEM гэдэг чинь одоо шинжлэх ухаан, science, technology, engineering, математик гэдэг. Одоо монголоор болохоор шинжлэх ухаан, технологи, инженер, математик. Тийм. Яг байгалийн шинжлэх ухааны гол юу байгаа тий. Тэгээд STEM рүү бид нар бас нөгөө тэр байгууллагаар дамжуулаад сургууль дээр манай сургуулиас их тэн дээр дэмжиж оролцдог. Бас шүтээс тий бусад MOES гэдэг сургуулиудтай бид нар хамтраад нөгөө жил болгоно Teens in STEM гэдэг. Уг нь бол Girls in STEM гэж хэлсэн. 2 сард нөгөө Girls STEM гэдэг охтуудын өдөр гэж болдог 2 сарын 14-нд. Тэгээд тэр өдрийг тохиолдуулаад Girls in STEM гэж зохион байгуулж ирсэн. Тэгээд тэрийг хөвгүүд гэсэн чинь жоохон яагаад яхаар дандаа охтууд очиж байгаа гэдэг. Ерөнхий улсын сургуулийн охтуудыг авахаар айгүй хөөрхөн тэгэхээр нь teens болгоцсон. Тэгээд ер нь аль үсийг хамаагүй оруулаад тий. Бас ганцхан эмэгтэйг аана гэдэг бол буруу байхгүй. Ер нь л аль-алийн л байлах хэрэгтэй. Тэгээд бид нар тэрийг өөрчлөлт teens system гэж зохион байгуулаад тэгээд нөө сургууль дээр ирлээд хөрхөн яг science шинжлэх ухааны туршилтууд хийлгүүлнэ тий. Тэгээд нөгөө үйлдвэр тэн чинь нөгөө манай байгууллагч бас мундаг инженерүүд байдаг. Одоо үйлдвэрүүдэд ажилладаг тий. Үйлдвэрт бас манлайлж байгаа эмэгтэйчүүд байна. Тэд нар жишээл багнуурын бид нар цахилгаан станц уурхаатаар очиод манай ганагч жишээлбэл ингээл яг хүүхдүүдийг л тэгэл чинь өдрийн өрхөн хоол өгөөл тий. Яг ингээ уурхаагаар үзүүлэл ийм юм байдаг гэхэр чинь хүүхдүүд аягүй сонирхож байгаа байхгүй. Тэгээд бас зарим одоо ганцхан уул уурхаач биш өөр компаниудыг тий үйлдвэрүүдээр ороод за энд ингэж яг шинжлэх ухаан ингэж хэрэгжиж гэн гэдгийг харуулахаар яг тэр teens буюу 12, 11-тэй, 13-тай, 14-тэй хүүхдүүд бол аюу тийм сонирхолтой байдаг. Тэгээд энэ жил харамсалтай бид нар нөгөө бас л ковид гээд хийж чадсан. Өнөөдөр бас би одоо тантай ингэ ярилцж байхад би бас бодлоо. Та бол ингээд яг энэ салбарыг одоо өнөөдрөөс 5 жилийн дараа ямар болоосэй гэж хүсэж байна. Инженерийн салбарыг за бид нар бол нөгөө яг эхний ээлжинд уул уурхай маань явах хэрэгтэй бах тий. Уул уурхайн хамгийн гол нь уул уурхаагаас олж байгаа энэ одоо үр ашгийг бид нар дараагийн шатанда өөрөлдөл ирээдүйдээ өв болгож үлдээх хэрэгтэй. Яг бол уул уурхайн салбар гэдэг бол газрын доорх баялагийг гэсэн доо бид нар авч байгаа шүү дээ. Энэ газрын доорх баялаг гэдэг бол зөвхөн энэ үеийнхнийх биш байхгүй юу? Ирээдүйн хойч үеийнх нь бас хамааралтай тий. Тэгэхээр энийг бид нар ашиглаж байгаа бол ирээдүйн хойч үедээ юу үлдээх тэр өвийг бий болгоно. Өв гэдэг маань өөрөлдөл баялагаас үүсэж байгаа тэр хөрөнгийг одоо бид нар мөнгийг одоо яг Норвегийн сан шиг тий. Скандинавын орнууд бол маш сайхан хийж шүү дээ. Одоо нэг Норвег хүн хичнээн $1000 одоо юутай гэлээ хадгаламжтай тий ийм болчиход шүү дээ өнөөдөр тийм ээ. Тэгэхэд бид нар хэдэн саяын өртөө болоод идэх тийм ийм байж болохгүй. Тэгэхээр тэр нөгөө уул уурхай эхлээд бид нарт нөгөө мөнгө бий болгох
салбар маань уулуурхаа байна л да яхаарахгүй. Тийм учраас уулуурхааг одоо өнөөдөр нэг үзэн хадаал ингээд ингэх байхаасаа илүүтэй нөгөө тогтвортой зөв байгаль орчиндөө ямар нэгэн хор хөнөөлн баг те байгаль орчинд ивэлтэй гэж яриад байдаг. Ер нь технологиуд байгаль орчинд ивэлтэй байхад бол хэцүү те аль ямар нэгэн байдлаар тэнд чинь байгаль орчныг хөрдүүлж байгаа шүү дээ те. Гэхдээ байгаль орчноо буцаад зөв нөхөн сэргийж чаддаг те. Энэ бүх юмнууд нь яг тэр стандартынхаа дагуу хэрэгждэг ийм уулуурхааг бид нэр хөгжүүлээд эндээсээ бий болсон хөрөнгийг харин дараагийн шатны технологийн одоо салбаруудтай хөрөнгө оруулах хэрэгтэй байна л гэж би харж байгаа. Тэгээд 5 жилийн дотор бид нар энийг хийж болно. Хэрвээ зөв бодлого. Үнэхээр яг энэ хэрэгжиж байгаа уулуурхайн салбарынхныгаа бизнес эрхлэгчдийгээ дэмжиж чадвал. Бизнес эрхлэгч гэдэг чинь л одоо тэр юу капиталыг бий болгож байгаа хүмүүс аахгүй. Тэр бий болж иж төрд мөнгө байхгүй. Тэ төрийн тэр мөнгөний чинь тэр хүмүүс бий болгодог учраас тэр салбарууд аюул сайн дэмжиж өгөх юм бол манад бол тэгээд нөгөө инженерийн саяны одоо энэ бодлого бол зөв инженеруудыг бэлдэх хэрэгтэй те аливаа олон инженер бий болж иж энэ чинь инженер хүн чинь нөгөө бүтээдэг онцлогтой учраас бүтээгч нар их л болох тусам энэ чинь нөгөө value add буюу одоо тэр нэмэн өртөг бий болно те тэгэл энэ улс чинь өөрөө одоо баян затгалан болж эхэлнэ гэсэн үг шүү дээ тий. Одоо мөнгөтэй болж мөнгөтэй болох юм бол бид нар дараагийн шатны ямар ч технологиг санхүүжүүлэх боломжтой байхгүй. Санхүүжүүлээд одоо жинхэнэ мэдлэг шингэсэн тий одоо юу гэдгийг технологийн одоо энэ үйлдвэрийн 4-р хувьсгалт зэрэгцэх энэ технологи. Манайд одоо IT-ийн салбарын болоод энэ мундаг залуучууд бий болцсон байж компаниуд ч гэсэн тий. Тэгэхээр тэд нар шиг адилхан. Тэгээд манай нэг бас нэг мундаг салбарыг би боддгийн нөгөө бид нар ч бас их тийм одоо ургамал тий энэ юу малын энэ бүтээгдэхүүн энэ юмнууд маань аягүй тийм хаач байхгүй онцлог. Тэгэхээр манайхыг аягүй дэлхийд гаргаж ирэх бүтээгдэхүүнүүд гэж хараад байдаг байхгүй. Тэгэхээр энийг хөгжүүлсэн биотехнологийн салбар те одоо нано технологийн салбар гэдэг энэ мэдлэг шинжилсэн салбар руу илүү тэр хөрөнгөө оруулаасай гэж хардаг. Тэгээд эхний ээлжинд бол уулуурхайн салбар бол аягүй чухал. Тийм ч учраас манай төгсөгчд бол одоо бол энэ салбаруудад дээр аягүй манлайлж ажиллаж байгаа гэж харж байгаа. Тэгээд эдний бүтээсэн одоо бүтээл юу маань эргээд одоо Монголын хөгжилд хувь нэмэр оруулах хаа гэж харж байна. За маш их баярлалаа. Уулуурхайн салбараасаа эхлүүлээд бусад салбар руугаа ер нь бол нөлөөсөн тийм хөгжлийг таарж байгаа юм тийм. Ковидаас болоод бид нэр дижитал ертөнц рүү аюух хурдан төрж орсон тий. Одоо ингээл сургуульч гэсэн онлайнаар хичээлж байгаа. Та одоо энэ туршлагаасаа одоо энэ өнгөрсөн 2 жилээс ер нь оюутнуудад ажил олгох ямар шаардлага тавьж эхэлж байна. Тэр бас аюул сонирхолтой юм да. Тэгээд нөгөө оюутан ер нь Монгол хүмүүсд EBS төгсөөд ер нь сургууль одоо ерөнхийлөгчийн сургууль бэлтгэгдээд орж ирж байгаа тий. Түүнийг харж хахад жоо бие даах чадвар тий тэр юм баг байдаг. Өөрөлд бие дааж нөгөө өөрөө суралцах тийм чадвар. Заавал нэг ингээ багш хэлж ийж ч юм уу нэг хүн ээж аав нь хэлж ийж ч юм уу тийм байдлаар тэр юмнаас одоо хүүхдүүд айлуулах татгалзах хэрэгтэй. Очойд бол хамгийн чухал зүйл бол багаар бие дааж тэр баг дотор би нэг хүн одоо үүрэгтэй орж ирж байгаа ш. Тэгэхээр чинь тэр үүргээ ухамсарласан багаар ажиллаж чаддаг, бие дааж сэтгэж чаддаг, бие дааж ажиллаж чаддаг ийм чадварууд их чухал байдаг. Тэгэхээр нөгөө уг нь сургууль манайч нөгөө хотгоноор байдаг оюутнууд тэндээ амьдардаг байхгүй юу? Нөгөө оюутны байранд. Тэгэхээр нөгөө амьдраад ирэхээр чинь ээж аваасаа хол хүн яах аргагүй бие даах чадвар сурж ирсэлж байгаа. Тэгэхээр энэ бие дааж суралцах тэр чадвар аягүй сайн хөгжүүлэх хэрэгтэй. Юмыг ер нь ингээд уншаад бид түрүүнээс олон талд мэдээллүүдийг аваад тий яаж одоо интернетээс юм хайдгийн тий ийм юмнуудыг суралцах хэрэгтэй байна. Тэгээд ер нь хилтэй болоод ирэхэд бол хил айгуу чухал. Тэгээд компаниудыг харж байхад бол илүү мэдлэг гэхээсээ илүү хүний нөгөө soft skill-ийг айгуу хардаг болчихж байгаа одоо. Харж байхад ер нь хилтэй юм уу нэгдүгээрт тий энэ хүүхэд мэдлэгээс гадна. За мэдлэг бол үнэлж байгаа юм чинь одоо тэний дипломын одоо үнэлгээнүүд байгаа шүү дээ. Тэн дээр хийдэг авсан байна тий. Тэгээд хандлага нөгөө хүний те хандлага асуултанд хариулж авах үед одоо ер нь юмыг харж байгаа өнцөг чинь ямар юм те хитрхи нэг талыг харсан хитрхи дотгошоогоо байна уу эсвэл нээлттэй байна уу те энэ юмнуудыг хард юм билээ. Тэгэхээр тэр нөгөө soft skill болох харилцах ур чадвар те хүнтэй одоо эвтэйхэн харилцаад нэг өөрийгөө ойлгуулцдаг чадвар гэсэн үг шүү дээ. Энэ чадвар аягүй чухал байна. Тэгээд багаар ажиллах чадвар аягүй чухал байна. Одоо тий орчин үед бол ерөөсөө энэ нэг хүнээс хамаарсан юмгүй болчиход байна л да.
юмнууд аягүй их тийм салбар хоорондын болцсон хамтарч ажиллаж юу яадаг болцсон шийдлүүд боловсруулдаг болцсон. Тэгэхээр багаар ажиллах чадвар аягүй чухал байна. Тэгээд аливаа юмд нэг тийм шүүмжлэлтэй хандаад тэгээд бүтээлч итгэлгээтэй тий нэг юм ингээд өөрчилж идэх чи ийм шүүмжлээд идэх хүмүүст бол нэг явахгүй. Одоо ингээл нэг юм ингээл шүүмжлэхтэй шүүмжлэх хоёр янз байдаг байхгүй. Нэг нь болохоор дистрактив шүүмжлэгээд зөв унгаа шүүмжлэдэг. Ерөөсө болох гэж чадахгүй наа ч юм. Тэрний оронд нөгөө шүүмжлээд эргүүлээд шийдлээ хэлдэг. Ингэчүүл зүгээр юм биш үү гэдэг тий. Одоо тийм юм аягүй хэрэгтэй болно. Шүүмжлэхийг хийж чадах байхгүй. Тэгээ германууд бол маш шүүмжилдэг хүмүүс шүү дээ. Тэдний нэг онцлог нөгөө конструктив шүүмжлэл гэдэг одоо буцаага шийдэлтэй хариу өгдөг тий. Ийм шүүмжлэх сэтгэлгээг аягүйсан одоо бас бий болох хэрэгтэй өөртөө. Тэгэхэд бол нөгөө багаар ажиллаж ирэхээр нэгнийхээ ээж байгаа амьд хүн чинь нэг энэ ч арай биш юм биш үү ингэчүүл яадаг ингээл энэ юм чинь хөгжөөд эхэлдэг. Тэгэхээр хичээлүүд дээр аюул багш нар ч гэсэн тийм нэг багаар нь ажилуулах тий project based гэж яриад байгаа тийм сургалтын аргуудыг хэрэгжилж бас оюутнуудыг бол хөгжүүлэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр анхнаасаа л ер нь бол илүү нээлттэй байгаад байх юм бол тэр чадварууд чинь сууж эхлэх байхгүй. Чи цаашаа л ингээл ичээл те даруухан оргиол те даруухан чанар гэдэг байгаа нь юун дээр даруухан байх уу гэдгээс л болно шүү дээ. Ичээл ингээл өөрийгөө илэрхийлэхгүй ингээд байх юм бол хожигдол байна. Аль болох нээлттэй байгаад юм сонсоол те хин юу гэж чинь тэгээ хүний шүүмжлэлийг эргээр хүлээж аваа заавал тэрийг нэг ингээл намайг шүүмжлэлээр харах биш те. Ингээд явах тэр чадваруудыг айгүйх хардаг болсон юм болов уу гэж би харсан. Ер нь багш нарын хувьд одоо танад ажилтдаг багш нарынхаа хувьд бас яг ямар боломжуудыг олгох юм бэ? Тий, одоо бас маш чухал асуулт байлаа. Багш айгүй чухал тий мэдээж сайн оюутныг гаргана гэдэг бол сайн багш л авах хэрэгтэй тий. Тэгэхээр аль аль шатандаа бид нөгөө үргэлж бас хөгжих тийм боломжийг бий болгож авахгүй болохгүй. Тэгээд яг бид нар яг нөгөө өсгөн байгуулагдсанаас эхлээд нөгөө герман багш нар их ирдэг байсан манай. Одоо бол герман багш нарын ирэх хэмжээ бол харцангуй багасж байгаа. Тэгээд угаасаа бодлогонч тэр тий герман багш нар ирээд тэнд дагалдуулаад одоо суралцаа ялангуяа залуу багш нар маань одоо дагаж сураад тий тэгээд эндээс одоо лекц семинар одоо дадлагын хичээлүүдийг нь ерөнхийдөө тэр хүнээс тэр мэдлийг аваад үлдэнэ гэсэн үг тийм үү. Тэгээд тэрийг заах тийм сургалтын одоо хөтөлбөрүүдийг бид нараас хэрэгжүүлсэн тандем learning гэж яриад идэгэн одоо даган суралцах гэдэг тий. Тэгээд багш нараа хөгжүүлэх аягүй чухал ер нь. Тэгээд яг энэ үед бол бид нар бас явуулах, гадагшаа явуулахын боломж айгүйх бага байна тий. Хүмүүсээ хөгжүүлэх яг юуны онлайнаар л одоо сургалтуудыг аль болох авж байна. Та сургуулийнхаа тухай бидэнд танилцуулахгүй яг ямар мэргэжлэр элсэгч авч ийн тэгээ бусад сургуулиас онцлог тэгээ давуу тал хамтын ажиллагааныхаа талаар бид нарт ярьж өгөхгүй юу? За Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль маань 2013 онд хоёр улсын засгийн газрын одоо гэрээгээр байгуулагдсан. Германы талаас бол эдийн засгийн хөгжлийн яам хариуцж ажилладаг. Монгол талаас бол боловсрол шинжилгээ ухааны яам хариуцдаг. Ингээд юм төрийн өмчт бол их сургууль байгаа юм. Тэгээ манай сургууль бол нийтдээ нэг 6 бакалаврын хөтөлбөрөөр эсэлт авж байгаа. Энд бол уул уурхайн боловсруулах инженер, механик инженер, хүрээлэн боорчны инженер, за тэгээ эдийн засгч инженер, сая энэ жил манайх шинэ 2 хөтөлбөр нээсэн эрчим хүч цахилгааны инженер, мехатроник инженер гэж. Тэгээд хөтөлбөрүүд маань бол олон улсад магадлалыг хэмжлэгдсэн. Өөрөөр хэлбэл энэ хөтөлбөрөөр сураад төгссөн хүүхдүүд маань одоо олон улсын аль сургуулиудад бол шууд дараагийн түвшний сургалтанд орох боломжтой тий. Тэнд ажиллах боломжтой гэсэн бүх одоо хичээлүүд нь англи хэл дээр явагддаг учраас бол олон улсын түвшинд одоо тий багт бол сайн ажиллах боломжтой ийм хүмүүсийг гаргаж байгаа, төгсөж байгаа. Тэгээд сургууль бол одоо 13 оноос хойш бол бас харцангуй бол бид нар үйл ажиллагаа маань чигдэрсэн хөтөлбөрүүд бакалаврын хөтөлбөрөөс гадна бид нар магистрийн хөтөлбөртэй сая энэ жил бол бид нар өмнө нь бол байгалийн нууц хүрээлэн боорчны олон улсын магистрийн хөтөлбөр гэж хэрэгжүүлж ирсэн. Тэгээд энэ жилээс бид нар бас шинжилгээ ухааны магистр болох байгалийн нууц технологи гэдэг шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэдэг байгаа. Энэ хөтөлбөр маань бол илүү одоо компаниудтай хамтарсан тэдний ажилчдыг одоо инженеруудыг бэлдэх, магистрийн түвшинд бэлдэх ийм зорилготой хамтарсан судалгааг өргөжүүлэх зорилготой ийм одоо шинэлэг хөтөлбөр байгаа. Бусад магистрийн шинжилгээ ухааны магистр хөтөлбөрүүдийг батгах. Бусад сургуулиас бас ялгаатай танах бас тэтгэлэг өгд юм билээ тий оюутнуудад. Ер нь яг ямар шалгуураар оюутнуудад
тэтгэлэг өгд юм бол Хоёр талын засгийн газрын хамтын ажиллагаагаар бий болсон байгуулагдсан учраас биднэрт хоёр тал засгийн газрын энд нэрмжит тэтгэлгүүд байдаг. Өөрөөр хэлбэл нэг нь бол Монгол Германы манай сургуулийн нэрмжит сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх, хэсэгчлэн чөлөөлөгдөх гэсэн тэтгэлэг байна. Нөгөө тэтгэлэг нь болохоор Германы эрдэнэ солилцооны алба гэж байдаг те даад гэдэг манайхан бол бүгдээрээ мэддэг. Тэгээд энэ байгууллагаас энэ бол манай бас академик талаар дэмждэг байгууллага л да. Одоо урт хугацааны багш нарыг явжрах те богино хугацааны багш нарыг одоо бас хичээл заалгахад дэмжлэг үзүүлэх гэсэн энэ чиглэлийн тусалцаа үзүүлдэг. Энэ байгууллагын одоо тэтгэлэг байна. Энэ тэтгэлэг бол хоёр төрлийн тэтгэлэг байдаг. Нэг нь бол 4-р курстай оюутнууд семестр солилцоогоор Германд очиж суралцах. Нэг нь болохоор зэрэг яг энэ одоо сурж байгаа сургуультай сурангаа одоо тэтгэлэг төлбөрөөс чөлөөлөгдөд мөн одоо сарын тэтгэлэг авах юм боломжтой. Энэ бол одоо хамгийн одоо мундаг төлбөрөөр болж чадчих тийм яг ингээд хичээлээ хийх талаар хаад тийм үү. Тэгээд ер нь дээрэс нь бол бас компаниуд одоо сүүлийн үед бид нар чинь бас нэлээд одоо танигдаад хамгийн гол нь 3 төгсөлт гаргах чингууд ингээд нөгөө төгсөгчд маань аюу амжилттай яваад ирэхээр компаниуд угаасаа цаана зах зээл байгаад байгаа байхгүй яа. Эдний сургууль сайн төгсөгчтэй, эдний сургуулиас оюутнууд авна гэдэг те. Ингээд ирэхээр зэрэг компаниуд бас тэтгэлэг өгж эхэлж байна те. Өмнө нь ч гэсэн бид анх байгуулагдаж хахад дарахнаас бас бид нарт хөтлийн зэмнээс бид нарт тэтгэлэг олгож байсан. Тэгэхээр ийм төрлийн тэтгэлгүүд гээд ингээд нэг 40% нь бол тэтгэлэг авчиж байгаа шүү хүмүүс тийм. Нэлээд өндөр хувь байна тийм. Төгсөгчд бол ер нь бол гараал ажлын байранд бол шууд орно тийм үү? Ер нь бол одоо нийт төгсөгч бол өндөр байдаг үү? 100% бүгд ажилтаа байгаа. Яг тэгээ гол нь мэрэгчлэрээ тэр бол аюул чухал те. Төгсөө зүгээр одоо хаа нэгтээ өөр мэрэгчлэр ажиллах биш яг өөрийн мэрэгчлэрээ яг томоохон одоо үйлдвэрүүдэд яг ажиллаж байгаа бол энэ бол маш одоо бидний бахархаж байгаа нэг том үзүүлэлт тий. Өөстө мундаг байна. Хүрэлцээрээд сонирхолтой сайхан ярилцлаа өгсөн танд баярлалаа. Тэгээд бидний асуухаагүй асуулт юм байна. Энэс аюу бол юм ярьж байгаа тийм. Бүх сэдвэр ярьлаа. Инженер гэж явуулж эндэр гээл тэгээд ингээд сүлдэг ирүүл болоо тэгээд багш гээл тийм. Тэгээд цэгцтэй бас мэдээллийг хүүхдүүдэд залуучуудаа өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд мэдээж холбогдоод асуух, сонирхох, мэдэхтэй цаашлаад наривчлснарын одоо мэдэх зүйлүүд байвал нээлттэй. Би бол ялангуяа залуучууд хандхад бол их сайхан хүлээж авдаг аль болох л те өөрийнхөө мэдэх болох бүх юмалаараа л тусалж дэмжихийг хүсдэг. Надад ч гэсэн тэд та бүхнээс бас сурах юм аягүй их байдаг те. Тэгэхээр энд бол нээлттэй гэдгээс хэлье. Тэгээ та бүхэнд маш их баярлалаа. Бас ийм сайхан нэвтрүүлэг залуучуудад зориулаад хийж байгаа юм байна. Тэгээд ийм шинэ технологи те подкаст одоо залуучуудын гол сонсдог зүйл. Тэгээд энийг бас ингээд нэвтрүүлээд намайг урьж оролцуулсан маш их баярлалаа. Баярлалаа танд. Тэгээд дэлхийн хэмжээний одоо боловсролыг Монголд нотгшуулаад өндөр боловсралтай мэрэгчлэнүүдийг бэлтгэж байгаа танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд төгсөгч болгонд нь бас амжилт хүсээд ер нь салбар болгоны түүчээ удирдагч, манлайлагч болохыг хүсье өрөөё. За сайхан өрөөл танд баярлалаа.